ухаанд нь уран цогцолдог миний Монголын ирчүүд ухарч үзээгүй зөрөгтэй Монгол сайхан ирчүүдэд талархал илэрхийлье. Энэ сайхан өдрөөр хийн цагаан сэтгэлээр оёрын догдлон алга дашин сууга дээд урлсан оронгоо дэнж гойсон үзэгслэнгоо дээдэс хүнлэгдсэн бүсгүйгоо ичинэртан талархал өргөн мөргөмөө аялгау шинэдсэн өргөн байхаар Монгол улсын соёлын тэргүүний ажилтан одхон бэмбийн оюун эрдэнэ маань энэхүү эндэр дээрээс өнөөдөр та бүхэндээ баяр талархалтай очирн залгаж байгаа билээ. Ингээд та бүхнийхээ өмнө Монгол ардын дуу Суны нар, Монгол улсын соёлын тэргүүний ажилтан одхон бэмбийн оюун эрдэнэ, Монгол улсын морин хорийн чуулга удирдаач Монгол улсын соёлын тэргүүний ажилтан төвшин сайхан нарын халуун алгадчлан дор хүндэтгэн хүлээн авна. Ханган улааны эзэд гэхээр говнуудгийнх минь бүгд амдахгүй байцээ. Энэ сайхан уран бүтээл маань эдүгээс 34 жилийн өмнө говнуудгийн минь бахархал болсон уран бүтээлч болох дүндгээ гавьяат маань аян зохиож өөрөө тавхиндэн аялан дуулж байсан ийм сайхан түүхтэй билээ. Эдүгэн 34 жилийн дараа шин өнгөйстагаар одоо та бүхэндээ эгшгэлэх гэж байна. Монгол улсын төрийн сойрхолд ардын орон зохиолч Цундын доржийн шилэг, Монгол улсын гавьяа жүжигчин Дүндгээгийн аялгау Ганган улааны эзэд, урдын дууч оюун эрдэнэ соёл урлагийн их сургуулийн хөгжим урлагийн сургуулийн оюутнууд.
Хурдын дууч Монгол улсын соёлын тэргүүний ажилтан Отгон бэмбийн оюун эрдэнэ соёл урлагийн сургуулийн хөгжим урлагийн сургуулийн оюутнууд Монгол улсын морин хорийн чуулга удирдаач Монгол улсын соёлын тэргүүний ажилтан Хөвшин сайхан